Би хийм бэ? Би яах гэж турсан юм бэ? Миний сүнс ямар зоригтой хүн болсон юм бэ гэдэг асуултыг маш олон жил өөрөөсөө асууж байна. Асуух бүрдээ шинэ хариулт, шинэ дадал, шинэ хадал явдалтай танилцаж өөрийгөө улам илүү таньж мэдэж ухаж ойлгож явдаг. Энэ мэдлгүүдээс би бусдтай хуваалцаад явдаг. Гэхдээ өөрийгөө таньж мэднэ гэдэг бол ингээд дуусчлаа, өөрийгөө олчлоо, одоо болчлоо гэдэг зүйл байхгүй. Бүхэл цаг мөч, бүхэл минут, секунд тутамд бидний сэтгэл зүй, зан чанар гэдэг бол өөрчлөгдөж байдаг. Ер нь хүн бүр ингээд айцтай, гэр бүлийн асуудалтай, гэр бүлийн гэмтэлтэй, сэтгэлийн буюу тархины, зүрхний хоолой хүрдний гэмтэлтэй байдаг. Энэ бол ерөөсө гайхах зүйл биш. Хүн болгонд их буюу бага хэмжээтэй байдаг. Гол нь тэр гэмтлээ эдгэж чадсан юм уу, чадаагүй юм уу гэдгээрээ л ялгарч байгаа болохоос ш гэмтэлгүй хүн гэмтэлтэй хүн гэж ялгардгүй. Ерөөсө бүгд бид нар асуудалтай. Гэхдээ түүнийг эдгээгээ явж байгаа хүмүүс нь өөрийнхөө гой гарц гаргалгааг олоод өөрийгөө улам таниад өөрийгөө ойлгоцсон хүн чинь бусад нийгэм, бусад зүйлүүдийг ойлгоход амархан болоод байдаг. Өөрийгөө ойлгож чадахгүй өөртөөгөө зөрчилдөж байгаа хүнд нийгэм, хайртай хүн нь, хажууд нь байгаа хүн нь бүх хүмүүс нь тэмцэж байгаа юм шиг санагдаад байдаг. Өнгөрсөнд байсан айц, зүрхнийхаа шарахтай зүрхэн дотор хадгалагдсан мэдрэмжүүдээ эмчлэх нь маш чухал байдаг. Гол нь хүмүүс яг ингээд эмчлээд өөртөө ажиллаа явж байхдаа нэг алдаа гаргаад байгаа юм шиг надад санагддаг. 3 бие байдаг бид нарт. Махан бие, тархин бие, бодол, сүнсэн бие. Гэтэл хүмүүс хөвчлэн яг нэг л зүйлтэйгээ ажиллаад байдаг. Эсвэл өөрийгөө гадаад дүр төрх, өнгө үзэмж, эрүүл мэндэл арчлал, эсвэл нөгөө бясалгал, йог гэл зөвхөн сүнсэн биетэйгээ л ажиллаад, эсвэл нөгөө бодлоо өөрчлөе, сурыг мэдээ гэл зөвхөн тархин биетэйгээ л ажилладаг. Энэ 3 бие өөрөө нэг нэгэнгүүгээрээ оршиж тогтнох боломжгүй гуруула холбоотой зүйл байхгүй. Гурвуулангийн жигд хурдаар тогтмол хамтд нь хөгжүүлэх ёстой. Аль нэг нь илүү хөгжижүүл тэрийгээ дагаад тулшраад тэрийгээ дагаад асуудалтай болоод байдаг. Гэтэл яг тэнцүү байвал golden ration буюу алтан харьцаа үсээд хүн яг жинхэнэ өөрийгөө голоос нь мэдэрч эхэлдэг. Тэгэхээр тархиа хөгжүүлэх нь чухал ахын байна. Махан бие эрүүл мэндэд анхаарах нь энэ бие физиологоо хөгжүүлж өөрчлөх нь чухал ахын байна. Сүнсэн бие буюу дотоод сэтгэлийн шархаа эдгэх нь чухал байдаг бахнэ. За энд маш олон аргууд байгаа. Эдгэх, бясалгал, йог гэл одоо нийгмээр дурангой мэдээлүүд байгаа. Гол нь өнөөдөр би та нартай санал болгож байгаа арга нь цоноо номтой болог сонслын мэдлэгийн өрөөнөөс аврал одуулах хүслийн хайрцаг гарсан байгаа. Хүслээ бичгтээ аврал эрүүл бичгтээ ашиглах ариун цаасыг захиалах бол чатаар мэдээлэл аваарай. Баярлалаа. Дотоод хүүхдтэй захиа бичээ. Та өнгөрсөнд байсан бага насныхаа өөртөө захиа бичих аргыг ашиглаад үзээрэй. Бага байсан насандаа байгаа гоё зан чанар, хөөрхөн цайлган зан, тусрахаг зан бүхэл зүйлд нь зориулаад, сэтгэлээ уудлаад, захиа бичээ, бичгийн хэлбэрт буулгаад сэтгэлээ эдгэх эмчлэх арга байдаг. Ингээд сэтгэлээ уудалж гаргах хэрэгтэй. Өөртөөгөө ажиллахгүй, өөрийнхөө багт юу тохиолдсныг ойлгохгүй, юунаас гэмтчихсэн, юунаас өвдчихсэн байгаагаа ойлгохгүй байгаа учраас гаднаас бусдаас асуудлуудыг хайгаад байдаг. Үндэ бүх асуудал таны дотор байгаа, бүх эдгэх арга нь таны дотор байгаа. Та өөрийгөө би хийм бэ гэж асууж ирсэн цагаасаа өөртөөгөө ажиллана. Та л өөртөө тусалж чадна. Тархины, зүрхний, хоолой хүрдний гэмтлээ эдгээжээж жинхэнэ өөрийнхөө гол мөн чанарыг ярж хөшгөө нээж яг өөрийнхөө гоё байж амьдрах боломжтой болтгоо гэж би өөрөө хувьдаа боддог. Та нартай амжилт хүсье.